багаас нь хамгийн хурдтай идэвхтэй бичдэг хүүхдээ багийн бичээч хүүхдээ байгаа юм. Тэгээд багийн бичээч хүүхд маань яг гэхлээр бусдынхаа хэлж байгаа санааг ерөөсөө орхигдуулахгүйгээр бичиж гүйцэх хэрэгтэй. За багшд нь энэ нэг 5 дотор ямар нэг юм байгаа. Юу байгаа гэж бодож байна? За оршоо. Энд юу байгаа вэ? Та. За ингээд дараад байгаа зүйлийг юу гэдэг вүлээ? Хөлбөр гэдэг. Таавар тий? Таавар шүү. Өөрөөр юу гэж нэрлэв тий? За бидний нэсрэг багаар уншаа. Уншаа хай. За сайн багтаа шүү. Надад уншаад сайн болгоод авах юм. За яа. Аниг бас багтаа сонсох бол чанга биш. Юу ба? За марыг таасан болохоор бүгдээрээ морь баг болчихъя. За морь. Танаа таасан. За. Гарсын дуудаа асгийн битээ гав хоёр төштэй гарцны тишээсээ тэр юу вэ? Манай тэмээгээ утса. Тэмээ байна. Бос басан хийж байна. Хийж байна. За тийм тэмээ байна. За. Араагийн бод. Асмиус. За ши. За юу? За дахиад биш. Эдгээр зүгээр хаттай эцгийн арга гэдэг нь цас уулын нэгэн цагаан талаа гарсан. За цас дуудын арслан аарууд өгдөг. Тэгээд цас дуудын арслан цагаан тавлан. Юу вэ? За дахиад биш. Бочаавч та ангийнхаа сонсоход эдгээр зүгээр хаттай эцгийн арга гэдэг нь цас уулын нэгэн цагаан талаа гарсан. яагаад энэхүү төгдөөс цагтай гэсэн юм бэ? Яагаад цасдуудын эзэн гэсэн юм бэ? Юу гэж бодож байна? Оо, савлаг штий. Тэгэхээр танай савлаг байна. За эдний баг онцгой нэлээд таагаад хэцүү байсан байна. За танай биш. Ослон хоёр бичлэгтэй хоёр маттай дөрвөн сайхан толгойтой дөрвөн сайхан. Юу вэ? Хороо. За танай багийн онцлог бас багийн маань сайн сонсоогүй миний дахиад гэж байгаа шүү дээ. Ослон хоёр бичлэгтэй хоёр маттай дөрвөн сайхан толгойтой дөрвөн сайхан хөртэй. Моно. За өгөөсөө ямар нэгний зөвхөн гэдгийг ойлгох уншаад өгье. За осон хоёр дэмлүүтэй юу гэж хэлж байна? За ургаан хоёр модтой. Оо энэ эврийн нэгсэн байж тоо. Осон хоёр дэмлүүтэй юу вэ? Ямаа. За дөрвөн сайхан толгойтой. Дөрвөн сайхан бөгөөтэй. Гэрээсүү. Сүү дүүрэн, дэлхэн дүүрэн сүүтэй үнэний Украин тухай ярьчээ. Үнэний. За багш нэгсэн чинь хариугийн өгсөн чинь ахаад онцгойлчих. За энийг багш нь харган та ангиар анхааралтай чиглаарай. Усан хоёр дэмлүүтэй, ургаан хоёр модтой, дөрвөн сайхан толгойтой. Өөний юу вэ? Сэндээ өсөв. За өчтөрийн дандаа. За хатад энийг биш. Мантар махан биштэй, махир модон хатастай, магнит цагаан зүстэй, мянгас зөөлөн зүстэй. Оо, хань байсан бэ, тийм үү? Тэгэхээр багш юуныхаа амсрыг дотор өгчөж юу? За, энэ бол мэдээж хань байсан байна. За, тэгвэл миний хүүхдэд нэгдүгээр багийн багш нь юу гэсэн? За, адуу баг тийм ээ? Адуу. За, эндээс явчихё. За, хоёрдугаар баг. За, тэр талаас нь ингээд явчихъя хөө. За, өхөр. За, гуравдугаар баг.
Юу болж таарсан? Тийм ээ. За энэ дараалал явъя заяа. Дөрөвдүгээр баг сарлаг. За сарлаг. Энэ ямар багууд багш нь биччихвэ? Бидгэд ямар багт хуваагдав? Таван шүү. Таван шүү матас багш нь юу дутуу байгаа гэсэн мэдээ? Ахаад юу дутуу байгаа юм? Ямаа. За хань. Хань. Багш нь ямааны хань хэсрэг марчиж та нар зохиож өрөө заяа. За хань ямаа хоёр орхигдсан байна. Хань ямаа хоёрын юу гэдэг вэ? Оо яа. Баг. Хань ямаа хоёрыг баг маа. За тэгвэл бидний баг болж хуваагдсан байна. Ямар баг? Бод. За энэ таван шүү малыг бид нэр баг буюу бод гэдэг. За миний хүмүүс яагаад бод гэсэн юм? Яагаад бод гэсэн юм? За Ямаа хоёр хараарай наахад тэгээд тэмээ нурууных нь хэмжээгээр бодсон ба тийм ээ? За өшөө. Яагаад бод эсвэл бод гэж нэрсэн ба? Энэ бодож өгсөн үү? За бодсоо. За. За ариун их сүү цайлтай гэдгээр нь бас авсан юм шиг. За. Өшөө. За. Биеийн. За бүгдээр ямар ч байсан биеийн хэмжээгээр ингэж нэрсэлчлээ тийм ээ. Өшөө гэдэг чинь байсан. За. Ашиг гэсэн. За баярлалаа. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ бод малын өнөөдрийн багшийн хичээл маань юу гэж хэлэх юм бэ? Бод мал маллах онцлог. За онцлогоо тавиад бичгээд. За багш нь та нар яг үзэж байгаа сэдвтэйгээ холбогдуулаад нэг их уншиж өгнө. За тэгэхээр эхийг аль салаа аль баг маань хамгийн сайн анхааралтай сонссон бай. Тэр салаад яг нь даатгураа үзэж. Багш нь их уншиж өгөөд даатгургаас өгөх нь тийм ээ. Тэгэхээр маш сайн анхааралтай сонсоо. За багш нь уншиж. Мал марлах онцлогтой. Малчин домдгийг бод мал болонтой. Гэрийн эзэн домдог зуны цагт гэрийн бараа харах нь бараг л үгүй. Адуу тэмээгээ бэлчээрийн сайныг дагуулж алс хол бэлчээрлүүл тарав хүчийг нь ахуулах гээд нөр их ажилтай яваад байна. Домдог 3 хүдээ бод мал маллахад бэлчээр усыг нь тохируулж тааруулахаас тарав хүч нь их хамаардаг юм гэж данаад тэрээр их ажигч хаа. Адууны хомоор хэмээний хорвол том байвал ус бэлчээр нь тохирч буйн шинж харин бэлчээр дутагдвал хомоор хорвол жижигдэг гэж ярьдаг. Бас тэмээ хэвтэртэй хорвол нь жижигэрч шавх үзүүртэй болоход бэлчээр ус тохирохгүй байна гэж шинжиж өгдөг юм шүү дээ. За түүгээрч барахгүй. Адуу тэмээгээ бэлчээр хураах бэлчээрлүүл манах зэргээр малаад авч явсаар зуныг дуусган. Харин эхнэр долом хүүхдүүдийн хамтаар өвөл, зун, хавар, намрын улиралд үхрээ малнаа. Үхэр сүрэг дотроо Монгол, сарлаг, хайныг үхрээс бүрдэх бөгөөд тэдгээрийг маллах арга нь өөр. Ялгаатай талуудыг нь харгалзан зохицуулж, тохируулж маллахгүй бол таргалах, турах, ашиг шим өгөх, хээл авах, төлөх зэрэг нь таахгүй. Ер нь үхэр гэдэг бол маллага их шаардна. Дулааны улиралд өдрийн халуунаас өрсөж, өглөө эртэлтэн босож үхэр туглаа бичнэ. Харин хүйтэрэхэд нөмөр наран дээвэр газарт хад чулуу багтай бэлчээрийн үс илбэгтэй. Долоо хужир уух устай газарт бэлчээхийг хичээнэ. Өвлийн цагт их хэцүүтэй. 15-аас 16 цагийг
Хэвтэж өнгөрөөдөг тул хэвтрийг нь байн хуурай байдаг. Мөн засны нэмэгнийг нь олж бичээхэд авна. Үхэр адуу шиг зас малтаж хоолоо олж иж чаддаггүй учраас заснаас авсан үлсийг хилээрээ ороод татаж дастаж идсээр орой болоход хот хэвтэрлүүгээ сунаа. Үхэр уг нь сарын үр даалагч хаварт нь хужраар сайдэр тижээж байх шаардлагатай. Үхэр их эдэмхий тул тижээд өвсөн хомсдууд хоог, даавуу, цаас гээд таалцнаа идэх аюултай. Хаяа гэрийн бүрээ сурж дулмын уурыг ч мөн хүргэн шүү дээ. За, хонхоо батынх сарлаг үхрээ мартаж хангай нутаг хин. Сарлаг бүр өөдийн өндөр таг хүчнэ. Сарлаг орой болоход хот руугаа биш уул руугаа л хэрлээ. Сарлаг ус баг уул нь цагаан бортууд гол хүндийн зүйлүүд нэ. Сарлаг шүд буйлаараа өвс ногоог хавчин зулгааж тасалж идэнэ. Энэ гонцлогуудаас шалтгаалж домгийн батын хоёр говь хангааг даган нүдлсээр л байна. За одоо миний хүүхдэд уншсан зүйлийн хадгалаа 1 минут хэрэгцүүлээ сайн. За батснаа. За өнөөдөр тэгэхээр өөрөө энэ хичээл дээр юу мэдчих байгаа тухайга одоо бодож байгаа юм чинь сайдар бодоод байна шүү дээ. За ш. За энийг ярьчих та. За. Бичээч хүүхдүүд минь атмосфераараа бичих тийм ээ. Атмосфер сонгоод бичээ. За бас нь санаагаа саяныхаа ойлсон зүйлээ санаагаа нэмэлтээр бичээд тэр өгөө. За 10 минутанд ажиллах болохоор аль болох хурдтай санаа сайн нийлүүлээд хараад ярилцаарай. Цаг явж байгаа багт бас тийм шүү. Ямар юм бэ? Бичиж манай өдөр багийн гайгүй хурцтай бичиж. Өдөр багийн батараа. Ярилцаад бичиж хүүхдээ сандаа сайн. Сакоодч өдөрний онцлог нь юу гэж хэлсэн бэ те? Чиний мэдээ бас онцлогтой ямар мэдээ вэ? Тэрийгээ бичиж. Ярь.
За манай энэ голын адуу багийн сайн ярилцж байна. За бичиж дуртай болстой хаснаг сайн тусгаж өгчээ. За багцтай усч байна. Зарим баг аюул мондо бичиж байна. Санаа нь хэлээд байна. За юм баг юм байна. 자기가 진짜 하면서
юу вэ? За цаг болж. Хамгийн сэтгэл гэж бодсон нэг хүүхдээдээ өгöd. Багийнхаа хамгийн сэтгэл чиг гаргаарай. За цаг болоо. За бид бас багтаа. Цаг болсон гэж бодмай.
Тэрээс сурын бичдэг ослын бичнэ за. Тэгээд өвөл таврын гэрээ гадаад бичдэг гэж. Тэгээд энэ нас тэр тෝдээ нэгдэл гэрээ гадаад бичдэг. Дулаан газар хайдаг. Харин 100 хаврын өдөр гэр тал дулаан туцаад бичдэг. Эсвэл газар байдаг. Ослыг таах нэвэл усад малаа болон том ихтэй хоёр бүхтэй сөөгсөг дулаа. Хацаа бор нэрэг бүхтэй. Ус уурын жаа хоног явдаг. Сайн байна. Өчөөс жаа хоног. Тэгээ. Өвөл намын өдөр энэ юмудаа шахаад байгаа. Нэгээс байгаа. Гадар мачиг гэсэн дөрөв өдөр тамсыг хагасан машингаа хийж салхинаа нөхөмсөдөө за 100 хаврын өдрөд өөрөнд гарч ичэндээ явдаг. За 100 хаврын өдрөө хянсан сони өдрөд салхин байр болдог. Амттай тань энэ төвөөс гартай энэ дараа ихтэй бусад хүмүүдээс уул такт бичээлдэг салхин байр. За баярлалаа. Рамын мэдээлэл ямар ч байсан сонслоо. За өгөр багийн хаашаа мэдээ өгдгийг анхаарлаа. За энэ нэгсэн. Хот руугаа биш уулын хялуу явдаг. Хичээрээ салхихгүй. За өгөр маань салдаг шиг уулын хялуу биш харин ч нөгөө нэг халуун дулаан хэвтэрлүүгээ зүтгэдэг. Арай олгоо хэвтэрлүүгээ зураад. Салгаас тэрүүгээр аягүй оцогддог байна шүү. За ийм сайхан танилцуулсан юм чинь багш нь бас гоё зурагтай ирсэн. За энэ ямар зураг вэ? Ямар өдрийн зураг вэ? Зуны өдөр тийм ээ? Зуны өдөр. Энэ ямар өдөр? Энийг ойшоод авчихсан юм чинь өөрийнхөө багийн доор наасан зураг дээр энэ амьтдыг хаагур бичээрдэг байрлуулах байгаа юм даа. За хоорондоо гэж ярьсан тент наа гэж ярьсан. Ярьсад нэг минут тэгээд нэг сорсоо. За хараа ямар амьттай
байж орчих юм яг. Заавал бүгдийг бас байрлуулах чадаагүй тийм ээ. Заавал нэг бас бүгд хамаатай. Багийн шүү мөрөдрөө. Ингээд мэн ингэж яваа. Юу скотч. Заавал За багшийн энэ даалгаврыг хөрсөс зорж багшлагаа нэг сайн анхаарал аваарай. За бас хүүхдүүд ч гэсэн тийм ээ бага айгуу гоё гэсэн чинь. За хүүхдүүд маань ер нь зуны цаштай салхийг авчираад наагаад байна. Нөгөө салхаг маань одоо яг зуны өдөр бичиж байгаагаар зурман байгаа болохоор ингэж нааж байна та. Тэгтээ буруу юм баггүй. За хамгийн гол нь өөрөөсөө өдөртөд наахаас өөрөөсөө баг вэ. Тэгэхээр яг байсан байна. Адуу багийнхан маань энэ өргөн андна за тааргаар нүхэлний эсвэл намар огт химээ байдаг юм уу? Алга болчихдаг юм уу? Адуу болчихдаг юм болов? Намар явал. За ингэж явна. Тааргаар бэлчээрлэг нь явах юм. За багш нь өөрөө тодруулаад яриад өгч. Өөний бил гэдэг нь хаана вэ? За тар газраас яваа. Тар газар гэдэг маань гүнгийн татыг нь мэдээж байгаа тийм үү? За тар газараар голчиж ямар амтэр маач юу вэ? Хичээлдгөө. Тар газараар. Тар газараар мөр, тивэ. Окор. За зүүн болохоор бас салдаг математ тал руугаа буугаад ирдэг тийм үү? За өөний бил гэдэг нь хаана байгаа вэ? Ондас мөн үү? За өөний кяр гэдэг нь салдаг хялдаа явчихдаг гэсэн тийм үү? Тэгэхээр кяр найд үү? Ондас